За сайн байцгаана уу. За ингээд өнөөдөр бид хоёрын хүсээ хүлээсэн өдөр байгаа. Одоо тэгээд бэлэн болоод төр хэмлэг рүүгээ явна. За тэгээ хамтдаа бэлэн болоод гарцгаая. I don't really know what comes next. I'm just doing my best, even though I'm so stressed out. Everything just feels like a test that I fail, so depressed when I can't seem to get out. But something deep inside. Эч хагицэнд байх сүүлийн өдөр миний охины. Хэдхэн цагийн дараа уулзлаа шүү дээ хоёлаа. Явхад бэлэн болчихлоо. Хуцаа өмсч гисэн. Шүлээ хийгээд авчихлаа. Ийм бүрхэн жижиг халуусаа шүлээ. Ямар байна? Амар догтлж чинь. Жохаяч. How long takes 30 minutes around? Yeah, a bit longer. The actual procedure itself, but yeah, probably takes about an hour. Okay. See you after 30 minutes. Baby number 4. You can do is once the baby's out, you can stand at the head of the bed and take photos front on if you'd like. You feel a bit tired. Yeah, well they're doing a lot of pushing now, so I feel a bit funny. There's a head. There's a head. All right, there you go. Thanks, Anna. Mommy will give you За ингээд бид хоёр төрчихсөн. Өрөөндөө ороод ирчихсэн. Манай мама ингээд унтчихин. There she's sleeping. Өчигдөртөө нөгөө хагалгаа би хаа гэж жоохон таараа байсан болохоор өнөөдөр хоёулаа айгүй царай зүс орчихсон. Видеога хийж. Унтаал, идэл, тэл сэрүүн байсан ч гэсэн дээрээс ойлгохгүй. Тэгээд ингэ байж гин одоо та хэдэд өрөөгөө харуулъя. За энэ ингээд бид хоёрын өрөө байна. Энд ийм хөшгтэй тэгээд хаалгаар орж ирээд нөгөө тийш орох шаардлага хүмүүс юм байдаг юм шиг үлээ. За энэ ингээд өрөө тэнд ингээд зочдод зориулсан юм ор олдог бод юм байт юм лээ. За энэ ингээд нойлын өрөө дээ. Хэд хөөрхөн жижигтэй нойлын өрөө. За энэ болохоор үүдэн хэсэг. Энэ ингээд маа хийж хоёрын хор. Манай мама энд ингээд унтчихин. Мөмө ерөөсөө идэхгүй буцаад унтчихлаа. За энэ ингээд угаалтуур, энэ ингээд галтойгоо маяг
эхэлдэг. Энэ ингээд энэ болохоор яадаг. Энэ дээр ингээд яад юм лээ. Хоолоо ийм бэлгцээдэг. Тэгээд ингээ хоол унд ТV гэд бүх юм захиалдаг. Ерөнхийдөө би болохоор хоолоо захиалахаар хэрэгэлдэг байгаа. За харуулъя. Тийм ингээд хоолоо захиалт юм билээ. Dinner, lunch, breakfast гэдэг захиалдаг. За ийм өрөө нь бол нэг иймэрхүү ингээд гэрээс нь зочин ирэх юм бол энд ингээд унтаж олт юм билээ. За тэгээд бид өрөө нэг иймэрхүү байна. Энэ л хараа мамагийн манэж юм байна. Энд ийм удирдлагатай. Тэгээд ингээд доошо дэш болдог. Энэ болохоор орны удирдлага, энэ болохоор гадагшаа нөгөө совилогч, хасрагчийг дууддаг. Энэ нь болохоор гэрэл хасааж унтраадаг. Би айгу гоё болчихсон. Өнөөдрөөс бүр айгу гоё хөнгөн болчихсон. Би бүр амар их нөгөө им тариагаар бөмбөгдүүлсэн болохоор сайн унтаж чадахгүй байгаа. Өнөөдөр шөнө гайгүй унтах байх гэж бодож байна. 2 мис засал хийсэн юмдаа хоёуланд нь ингээд 2 зэрэг юунууд явуулж байгаа болохоор им тариа явуулж байгаа болохоор жоохон тэгээд айгуу дайжгүй болчихсон. Ингээд өнөөдөр бүр айгуу тухтай байна. Хүүхэд маань ч гэсэндээ момэдээ айгуу сайн унтаад ээжийг айгуу сайн амраагаад хүүхэд сайхан унтж байгаа тэр видеого очих гэж бодоод тэгээ сууж ин. Бүх нөгөө аппарат хэрэгслүүд авахулчихсан. Одоо орой энэ нөгөө уян зүг авахулаад тэгэл ерөнхийдөө ямар ч зэ өөргөө болчих واخ. Имж хасрагч нарын нь үйлчлэгээ маш сайн болохоор айгуу гоё юм. Өчигдөр манай нөгөө энд дэдэг оюуна гэд оюун цэцэг гэдэгч маань ирээд ингээ надтай хамт хагалгаа эхлэхээс хагалгаа дуусах хүртэл ингээ хамт байсан. Тэгээ оюунагчтай маш их баярлалаа гэж хэлмээр байна. Баяр гунгийг маань дандаа л тэр ихч маань хуваалцдаг. Тэгээд оюунагчтай бас далимдуулаад маш их баярлалаа гэж хэлмээр байна. Өглөө бас хоол зай үргэж ирчээд ажилдаа явсан хөрхий. Ажид хамт байлцаж өгсөн маш их баярлалаа гэж хэлмээр манай хүүхдбөр үйлхэн унтаад л за ингээд миний ад жаргалыг хуваалцсан та бүхэндээ маш их баярлалаа. Ингээд дараагийн видеоор дахин уулзцгаая. Би жоохон ядарсан байгаа. Тэгээд одоо жоохон унтаж амрахгүй л. За тэгээд баярлалаа хамт байсан. Дараагийн видеоор дахин уулзъя. Бид хоёр одоо эмнэлэгтээ нэг 3 юм уу 5 хоноод гарах бах. Тэгээд иргэн уулзтаа. Түр бай бай.